Сайн байцгаана уу? Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хэлэлцүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн хэлэлцүүлэгт Говьалтай аймгийн Баян улс сумын удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцохоор ирсэн байна. За ингээд оролцохоор ирсэн төлөөллөө танилцуулъя. За сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ууган цааж. Сумын засаг дарга Инх Баяр. За хувийн хвшлийг төлөөлж Санжин богд хоршооны дарга Мөнх Туул. Залуучуудыг төлөөлж хуваараа хөдөлмөр эрхлэгч Ган Тулга. За шинэ хоршоо хөдөлгөөний төлөөлөл сумын засаг даргын тамгын газрын дарга Инх Тайван. За эрдэмтдийн төлөөлөл олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ган Болд. За энэхүү бүрэлдэхүүнтэйгээр Баян улс сум маань хэлэлцүүлэгт оролцохоор иржээ. За Монгол улсын алсын хараа 25 урт хугацааны хөгжлийн бодлого, за Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүсүүдийг төрөлжүүлж хөгжүүлж, за баруун бүсийг эрчим хүчний төрөлцсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс болгон хөгжүүлнэ гэж заасан байна. За тэгвэл энэхүү бодлогын хүрээнд Баян улс сум маань хэрхэн ажиллахаар одоо бодлогоо тодорхойлж ажиллаж байгаа вэ? За энэхүү асуултыг Баян улс сумын засаг дарга Инх Баяр хариулна уу? За сайн байцгаана уу, ингээд телевиз үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Баян улс сум маань 1924 онд байгуулагдсан. За өнгөрсөн 2024 онд сумынхаа түүх 100 жилийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн. За Баян улс сум маань 583 мянган га километр газар нутагтай. За 3030 хүн амтай засаг захиргааны одоо 6 багт хуваагддаг. За Баян улс сум маань жилийн эцсийн малын тоогоор бол 214 мянган толгой мал тоолуулсан. За эдийн засгийн гол одоо хөшүүрэг нь бол мал аж ахуйд тулгуурласан. За байгалийн эрс дэс уур амьсгалтай. За хангай тал хээрийн одоо юм бүс нутагт оршдог юм сум аа. За бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бол Говьалтай аймаг маань 7 бүст одоо хуваагдж байгаа. За хойд бүс нь бол Баян улс сум, Хөхмөрт сум, Жаргалан сум гэсэн 3 сум. За бүсийн төв нь бол одоо Баян улс сум байхаар ингэж төлөвлөгдсөн байгаа. Ингээд бүсийн төв гэдэг утгаараа бол одоо зах зээл одоо малын гаралтай түүхийдийг боловсруулах, арьс шир, ноос ноолуурыг бэлтгэх одоо үйлдвэрийг байгуулах нь бол энэ зорилтод бол тулгуурсан асуудал гэж үзэж байна. За баярлалаа. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулаад аймгийн засаг даргын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр маань манай аймаг маань ерөнхийдөө улсын хүний хөгжлөөр улсдаа тэргүүлнэ гэдэг үрэг одоо дэвшүүлэн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ одоо бодлогын хүрээнд Баян улс сум маань бодлогоо хэрхэн тодорхойлж ямар одоо бодлогыг баримталж ажиллахаар тодорхойлсон байгаа вэ? За энэ талаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ууган цааж та хариулна уу? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За Баян улс сум маань хүний хөгжлөөрөө аймагтаа тэргүүлээ заалтыг бол засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө бол тусгасан. За энэхүү одоо хүний хөгжлөөрөө улсдаа тэргүүлээ энэ заалтанд бол одоо хамгийн гол юм бол одоо нэмэх 80 хөтөлбөр байгаа. За энэ хүрээнд бас Баян улс сумын орон нутгийн хөгжлийн сангаас бас иргэдийн урлаараа тодорхой төсвийг тавьж хүнийхээ эрүүл мэндэд бас Баян улс сум сумынхаа эмнэлэгтэй хамтран одоо анхаарах тал дээр бол одоо чухалчлан ажиллаж байгаа. За мөн боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийг бас баталсан. За энэ хүрээндээ бас 2025 оны 3 дугаар сарын 31-нд болсон 1-р улирлын хурлаараа бас боловсролын чанарыг сайжруулах дэд хөтөлбөрийн журмыг бас иргэдийн урал маань баталсан. За ингээд мөн бас хэдхэн хоногийн өмнө бас Говьалтай аймагт нэмэх 80 хөтөлбөрийн хүрээнд бас хойд бүсийн Хөхмөрт, Баян уул, Даруй сумдын нутаг дэвсгэр дээр бас аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тусны хүрээнд нэмэх 80 хөтөлбөрийн хүрээнд бас явуулын эмнэлэг ажиллалаа. За танд баярлалаа. За бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд орон нутагт хувийн хвшлийг дэмжих талаар тулгамдж байгаа асуудал төрийн зүгээс одоо ямар оролцоотой байхаар байна. За аймаг орон нутгийн бодлоготой уялдуулан ер нь хувийн хвшлийг цаашид яаж хөгжүүлэе гэж танай сумын зүгээс одоо анхаарч ажиллаж байгаа вэ? За энэ талаар сумын засаг даргын тамгын газрын дарга Инх Тайван. За телевиз үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За Баян улс сум байна. Нэг 20 гаруй дэлгүүр үйлчлэгээний төвтэй
шинэ оршоо хөдөлгөөний хүрээнд 23 бас шинэ оршоо үүсгэн байгуулагдсан. 20 гаруй бас аж ахуйн нэгжтэй сумын хэмжээнд нэг 60 гаруй аж ахуйн нэгж хоршоод дэлгүүр бол худалдаа үйлчлэгээ эрхэлж байна. Шинэ оршоо хөдөлгөөний хүрээнд бол 4.8 тэрбум төгрөгийн зээлийг олгогдсон байгаа. За татвар дээр бас тодорхой хариулт өгөхөд бол алслагдсан одоо бүс орон нутгийн одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа татвар төлөгчдийг тодорхой хэмжээний одоо бүсийн татварын хөнгөлт үзүүлэх шинээр мөн одоо шинээр үүсгэн байгуулагдсан хоршоодыг бол татварын хөнгөлтөөс бол чөлөөлөх ийм бодлогоор цаашдаа баримталж ажиллавал бас зүгээр юм өгсөн юм өөр юм бол бодол байна. За танд баярлалаа. За мөн одоо энэхүү хэлэлцүүлэгт маань Санжинбогд хоршооны дарга мөнхтөл маань оролцохоор ирсэн байгаа. За тэгэхээр одоо ер нь яг энэ хувийн хвшлийн төлөөлөл басны хувьд те сум орон нутагт үйл ажиллагаа явуулахад ер нь ямар байна? Ямар хүндрэл бэрхшээлүүд танд тулгарч байна те? За аймаг орон нутгийн зүгээс болон сумын зүгээс танд одоо ямар дэмжлэгүүдийг үзүүлээсэ гэж бодож байна. За тэр талаар та одоо үзэл бодлоо илэрхийлнэ үү? За сайн байцгаана уу? Телевиз үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Санжинбогд хоршоо нь 2011 онд үүсгэн байгуулагдаад 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа доктортой үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2011 онд анх үүсгэн байгуулагдсан 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Шинэ хоршоо хөдөлгөөнөөс манай Санжинбогд хоршоо нь тэр малын үйлдвэр ухсаг, малчтын малын үйлдвэр ухсаг сайжруулах, малынхаа тоо толгойг өсгөх чиглэлээр тэр 200 сая төгрөгийн зээлэнд хамрагдаад явж байгаа. Ингээд засгийн газар ийм батлан даалтын сандаа манай Санжинбогд хоршоо 500 гаруй сая төгрөгийн татан төвлөрүүлэлт хийгээд явж идэв. Ингээд төр хувийн хвшил хоёрын уялдаа холбоог сайжруулах тал дээр анхаармаар санагддаг. Татварын хөнгөлтийг бол одоо орлогот нь тааруулж одоо бага орлоготой аж ахуйн нэгжүүдэд нь бага татвар оногдуулах, их орлоготой аж ахуйн нэгжид нь их татвар оногдуулах, нэмэгдсэн үрдгийн албан татвараас шинэ аж ахуйн нэгжүүдийг чөлөөлөх тийм санаатай явдгийг. За танд баярлалаа. За өнөөдрийн хэлэлцүүлэгт маань залуучуудыг төлөөлж хуваарь хөдөлмөр эрхлэгч гантлаг хүрэлцэн ирсэн байгаа. За тэгэхээр танаас би ер нь энэ орон нутагт ажиллаж амьдрахад залуучуудын хувьд те ямар байна вэ? За ер нь аймаг орон нутгийн зүгээс болон сумын зүгээс энэ залуучуудыгаа орон нутагта доктортой ажиллаж амьдрах тал дээр ямар бодлого барьж ажилласаа гэж одоо бодож байна вэ гэдэг талаар асуумаар байна. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За сум орон нутагта ажилд амьдрах бүрэн боломжтой. Хүн хөгжих боломж болцоог нь бүрдүүлээд өгвөл өдөр орон нутагта ажиллаж амьдрах бүрэн боломжтой. За тэгвэл сумын засаг даргаас за бүс орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудын оролцоог ер нь хэрхэн хангаж ажиллаж байна? За танай сумын нийт хүн амын хэдэн хувийг одоо залуучууд эзэлж байна? За залуучуудыг орон нутагт ажиллаж амьдрах за доктор сууршилтай байлгах те шилжин сууршиж одоо шилжин ирж байгаа иргэдээ сумандаа хэрхэн доктортой ажиллах тал дээр ямар бодлогыг барьж ажиллаж байна вэ? Баян сумын нийт хүн амын одоо 38% бол залуучууд эзэлж байгаа. Тэгэхээр алслагдсан энэ бүс нутаг залуучуудыг доктор сууршилтай ажиллуулахын тулд одоо төр засгаас гаргаж байгаа бодлого шийдвэрүүдтэй уялдуулж одоо олон талын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. За залуучуудад тулгамдж байгаа одоо асуудлуудыг бол хөдөө орон нутагт одоо ажлын байрны одоо олдоц муу, за орчин нөхцөл, одоо сул, дид үтэц сул, за чөлөө цаг зав боловсрон одоо өнгөрүүлэх орчин хомс гэдэг ийм асуудлуудыг бол залуучууд ярьдаг. Тэгэхээр зэрэг сум орон нутгийн тухайд бол одоо хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдыг бол одоо ялангуяа боловсролын салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад одоо урамшуул болгох, орон сууцны дэмжлэг үзүүлэх, чөлөө цаг завыг одоо зөв боловсон өнгөрүүлэх, одоо орчин нөхцөлийг бүрдүүлэх, заал танхимыг одоо бий болгох, за олон төрлийн одоо уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнүүдийг одоо зохион байгуулах гэх мэтчлэн одоо үйл ажиллагаануудыг бол
сүм орон нутагтаа төлөвшүүлж байна. За мөн одоо залуу боловсон хүчнийг сүм орон нутаг аслагдсан бүс нутагт одоо амьдрахын ая тухтай оршинг бүрдүүлэхийг одоо зорж сумынхаа одоо дэд үтцийг сайжруулах тал дээр бол анхаарч ажиллаж байна. За эрдэмтдийн төлөөлөл болон хүрэлцэн ирсэн Гамболтгоогоос асуух асуулт байна. За Баян улс сум маань ерөнхийдөө тал хэрэн бүс нутаг зохиолсон. За майл аж ахуйд авмгаалсан юм нутаг байгаа. Тэгэхээр энэ тал дээр ер нь эдийн засгийн болоод одоо ямар бодлого барьж ажиллавал зүгээр гэж таны зүгээс одоо бодож байна вэ? Телевизч та бүхэн өнөөдөр мэндийг хүргэе. За Баян улс сум маань мал аж ахуйд авмгаалсан сумын нэг. Тэгэхээр уламжлалт тоон тулгуурласан нүүдлийн мал аж ахуй эрхлэгээс илүүтэйгээр нэмэн өртөгч шингэсэн бүтээднийг шилжүүлэх бодлого барьж ажиллавал зүйтэй мэл гэж боддог. (2024) оны жилийн эцээр 214 мянган мал тоолуулсан байдгийг. Цаг зуурын давтамжаар болон ойрын 10 жилийн дотор 100 зурхан болж юм давтамж байгаа. Гэхдээ мал ажихын бодлого үйлдвэрд нэвтрүүлээд мөн малын түүхэд арь шир мах сүм бүтээгдэхүүнээ үйлдвэр нэвтрүүлээд ажиллавал илүү дөхөмтэй гэж харж байгаа. За мөн жижиг дунд үйлдвэрлэлийг багийн төвшин, сумын төвшөнд хөгжүүлээд энийг төрөөс юм бүсчил хөгжлөөр дэмжиж яваад ирвэл за мөн жижиг дунд бүсчил хөгжлийг дэмжүүл за мөн татрын бодлого юм тоног төхөөрөмж нь бол хөнгөлөөд явуул энэ бас цаашдаа үргэлжлээ явах бодлоготой гэж харж байгаа. За мөн малыг эргэлжүүлэх асуудал дээр бид нар бас чухал ярихгүй бол. Хэрвээ бид нар мах сүм бүтээгдэхүүнээ гадаад зах зээл юм уу дотоод үйлдвэрлэлд мал эрүүл байх хэрэгтэй. Ийм учраас малын эрүүжүүлэх нь бол мал эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааг тогтоомжуулах тэнд бас төрийн бодлогоор товчхомж үүсгэх явуулах зүйтэй болов гэж харж байгаа. За нөгөөдгөр малын эрсдлийн сан байгуулах, малын даатгалыг эрчимжүүлэх, цахим шилжээнд шилжүүлж ингэж ажиллавал бас нэлээд малын гаралтай төөх үед боловсруулах, үйлдвэрлэлийг дэмжиж бодлого нь харагдаж байна гэж үзэж байгаа. За мөн энэ малын тухай бол мэдээж үйлдвэрлэлийг нэвтрүүлээд эрүүл одоо цахимдсан хэлбэрээр энэ малын түүх үйлдвэрийг бодлого логистик хэлбээр нь зах зээл шилжүүлэх, олон улсын логистик сүлжээ бий болох тал дээр анхаарч ажиллах зүйтэй болов гэж бодож байна. За танд баярлалаа. За Баян улс сумын тухайд зам дагсан өрхийн аялал жуулчлал хөгжих өндөр боломжтой. За бүс орон нутгийн онцлог тулгуурсан соёл аялал жуулчлалыг хөгжүүлэхэд одоо талаар аймгийн засаг даргын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт за бүсчилсэн бодлогын хүрээнд Алтай нуруу, бүсийн байгаль, газар зүйн онцлог түшгэлсэн адал явдалт, тусгай сонирхлын, за хил орчмын болон хил дамнсан аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж одоо тусгасан байгаа. За энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд одоо сум маань одоо яг ямар бодлого барьж ажиллаж байна вэ? За энэ асуултанд сумын засаг дарга энх хоёр та хариулна уу? Баян улс сум маань одоо зүүн талаараа бол хасагт хайрхан уулын одоо нурууд үргэлжилдэг. За баруун талаар бол одоо Монголын 33 говийн нэг хүүсийн говь бол одоо Баян улс сумын нутагт байрладаг. Тэгэхээр зэрэг одоо нэгэн ховор ан амьтад илбэхтэй, одоо хуучны дурсгалт газрууд, хадны сүг зураг ихтэй. Тэгэхээр зэрэг Баян улс сумд маань одоо зорилттой энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх бол боломжтой гэж бид бүхэн харж байна. За уламжлалт мал аж ахуйг одоо нүүдлийн соёл иргэншлийг сурчлах зорилгоор бол энэ аялал жуулчлалыг өрхийн аялал жуулчлалыг бол хөгжүүлэх юм боломжтой. За нэг ховор ан амьтдыг одоо үзүүлэх энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх юм боломжтой гэж харж байгаамаа. За дараагийн асуулт бүс орон нутгийн гамшигын бэдлэн байдлыг хангах болон стандартын талаар за тамгын газрын дарга их тайван танаас асуулт асууя. За танай сумын хэмжээнд ерөнхийдөө Баян улс суманд ямар байгалийн одоо гамшигт үзэгдэл илбэг тохиолддог вэ? За энэхүү одоо тохиолдож байгаа байгалийн гамшигт үзэгдлээс сэргийлэхийн тулд одоо ямар одоо эрсдлийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ? За мөн одоо орон нутгийн төвшөнд одоо гамшигаас хамгаалах бэлэн байдлыг одоо хэр зэрэг хангаж ажиллаж байна вэ? За сүүлийн жилүүдэд байгаль загварын эрсдлээс өөрчлөлттэй холбоотойгоор болохоор шуурга одоо салхины тоо бол жилээр их сум нэмэгдэх болсон. Мөн одоо сүүлийн 10 жилийн судалгаагаар авч үзэхэд бол гантай байх зуны тоо, зудтай байх өвлийн тоо бол одоо харьцангуй зудын давтамж бол ойрцсон. За энэ үүднээс нь бол аль болох одоо сэргийлэх үүднээс сумын орон нутгийн хөгжлийн сангаар бол тодорхой хэмжээний
өвсдө жилийн нөөцийг бол бүрдүүлж ажиллаж байгаа. Түүнийгээ бол маш их бол одоо байгаль цагварыг хүндэрсэн үед нь тодорхой хямдралтай үнээр хүргэх эхний бодлого бол энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Дараагийн арга хэмжээ гэх юм бол байгаль цагварын одоо давжгүй ямарваа нэгэн хүчин зүйлсээс иргэдийн гаан одоо мал аж ахуйгаа хороо хөрлөхтэй даван туулах үүднээс бол Баян улс өмнөөс цагварын автомат станц бол суурилуулагдсан. Нийт төсөв төртөг нь бол одоо 120 гаруй сая төгрөгийн өртөгтэй ийм төхөөрөмж бол суурилуулагдсан. Энэхүү төхөөрөмжөөр бол тухайн байгаль цагварын мэдээг бол цаг, минут, секунд тутамд бол байнгын болоод авах ийм нөхцөл боломж нь бол бүрдсэн. За бүс орон нутгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг тодорхойлох одоо хамтын шийдлийн талаар ярилцж байгаа одоо энэ хүү хэлэлцүүлэг маань одоо тун амжилттай өрнөж байна. За үргэлжлүүлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ууган цааш танаас асуух асуулт байна. За дэд бүтцийн сумын одоо дэд бүтцийн хүртээмж юу нэр байна вэ те? Орон нутгийн зам цахилгаан, ус хангамж, за интернет зэрэг одоо энэ дэд бүтцийн байдал нь одоо хөгжлийг хэр хязгаарлаж байна те? Цаашид юу ямар арга хэмжээ авбал зүгээр гэж таны зүгээс бодож байна вэ? За Баян улс сум маань Говьалтай аймгаас 145 км-д оршдог. За үүний 100 км нь бол одоо хатуу уучлалтай замаар яваад за 45 км бол одоо шороон замаар явдаг. За энийг бол одоо манай иргэд маань бол одоо айгүй их санал тавьж байгаа. Үе үеийн одоо улсын хурлын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагуудад Баян улс сумыг бас хатуу уучлалтай замаар холбох ажлыг бас эрчимжүүлж өгөөч гэж. За үүний өрөөнд бас Баян улс сумын бас замын таранс бас аймгийн иргэдийн хурлаар сая 1-р улирлаар батлагдсан. За манай сумын хэмжээнд бол бас тулгамдж байгаа ганц асуудал бол бас усны асуудал байгаа. За усныхаа асуудал дээр сумын иргэдийн хурл бас орон нутгийн хөгжлийн сангаас 103 сая төгрөгийг тавьж сумын унтны усыг одоо сайжруулах тал дээр одоо 2025 онд арга хэмжээ бодит арга хэмжээ авч ажиллах тал дээр одоо сумын засаг даргатайгаа хамтран ажиллаж байна. За тэгээд интернет орчин бол одоо сүлжээний асуудал бол бас сумын тухайд бас хүнд байдаг. За тог цахилгааны хувьд бол одоо бас алтай улаастай эрчим хүчнээс бас манай сум тог цахилгаан одоо авдаг. За сумын хэмжээнд бол одоо 2024 он 23 онууд бол одоо гэр орооллынхаа одоо нөгөө 04 шугамыг одоо шинжилгээ ажлыг бол сум бүрэн хийж дууссан. За сумын засаг дарга энэ хоёроос асуух асуулт байна. За хүний нөөц ба шилжилт хөдөлгөөн. За ер нь бол орон нутагт маань хүний нөөцийн хангамж хэр байна вэ те? За шилжилт хөдөлгөөн хэр хийгдэж байна вэ? Ер нь шилжилт хөдөлгөөний шалтгааныг одоо юу гэж үзэж харж байна те? За орон нутгийн одоо хөгжилд энэ нь одоо хэр сөрөг нөлөөтэй байна вэ? Баян улс маань сумын төвдөрөө нэг 1000 гаруй хүн ам одоо амьдарч байна. За нэг 230 хүрэх сумын төвдөрөө байна. За энэс бол нэг 166 төрийн албаа хаагч одоо Баян улс сумын төвд одоо ажиллаж амьдарч байна. За төрийн 5 байгууллагууд за сургууль, цэцэрлэг, соёлын төв, хүн эмнэлэг, засаг даргын тамгын газар гэх мэт байгууллагууд байна. Тэгэхээр энэ сүүлийн жилүүдэд бол одоо Монгол Улсын засгийн газраас хийж хэрэгжүүлж байна хөтөлбөр за бүс нутгт одоо аслагдсан бүс нутагт амьдарч байгаа төрийн албаа хаагчдад одоо орон нутгийн нэмэгдэл олгох за баг хүүтэй ипотекийн зээлд хамрагдах зэрэг арга хэмжээнүүд нь тодорхой хэмжээгээр бол нөлөөлж хүн амын шилжилт хөдөлгөөн бол одоо харьцангуй багасгах юм төлөв бол ажиглагдаж байна. За ингээд энэс хойш бол одоо аслагдсан бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албаа хаагчдад бол үндсэн цалинг бас нэмэгдүүлэх, за дээрэс нь орон нутгийн нэмэгдлийг нэмэгдүүлэх, за орон сууцны дэмжлэг үзүүлэх, за төрийн албаа хаагчдын одоо оюутны сургалтын төлбөрт одоо хөнгөлт үзүүлэх зэрэг одоо арга хэмжээнүүдийг явуулах юм бол энэ орон нутагт амьдрах одоо төрийн албаа хаагчид залуучууд маань одоо нэмэгдэх юм боломж бүрднэ гэж ингэж харж байна. За танд баярлалаа. За үргэлжлүүлэн одоо энэ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн өөр ашигтай ил тод одоо нээлттэй зарцуулж байна вэ гэдэг тал дээр за иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ууган цаашдаа хариулна уу? За Баян улс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийн хөгжлийн сангаар хийж байгаа ажлуудын одоо саналыг бол бас Баян улс сумынхаа 6 багийн дарга, багийн иргэд за мөн интернет орчноор бас орон нутгийн хөгжүүлэх сан гэсэн аппликейшнээр
иргэдээс бас саналыг авж байгаа. За тэгээд энэ орон нутгийн хөгжлийн сангаар ер нь сумд бүтээн байгуулалт хийж байгаа ажлууд бол одоо иргэдэд нэн тулгамдж байгаа шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудыг энэ сан маань одоо гас одоо хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. За тэгээд Баян улс сумын тухайд бол 2025 онд 557 сая 898 мянган төгрөгийн бүтээн байгуулалтыг орон нутгийнхаа хөгжлийн сангаар хийхээр одоо иргэдийн хурлаараа 2024 оны 12 сарын 26-ны хурлаар бол баталсан. За баярлалаа танд. За Эрдэнэсийн төлөөлөл Гамболгоос асуулт байна. За хөгжлийн төлөвлөгөөний уялдаа за ер нь энэ таны зүгээс харахад бүс орон нутгийн энэ хөгжлийн төлөвлөгөө төсөл хөтөлбөрүүд ер нь хоорондоо хэр уялдаж байна гэж та харж байгаа вэ? За төсөл хөтөлбөрүүд бол яг зүгээр яг бүсчилсэн хөгжлөгөө том утгаараа бол бид нар яг нэг бүсийн төв бол манай сум бол онцлог нь байгасан баруун бүсийн төв болох магадaltaй гэж харж байгаа. Магадaltaй зүгээр бас олон хүн амтай газар нутгийн байрлал дээр эдийн засгийн хөвч дээр дэд үстэй хөвч дээр тэгэхээр энэ хөгжлийн бодлого гэдгээс илүүгээр бид нар гадаадын төсөл хөтөлбөртэй яаж уялдуулж холбохоо гэж байгаа. Сум орон нутгад хөрөнгө оруулалт оруулаад ирд юм бол гадаадын хөрөнгө оруулагч юм уу дотоодын аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор юм уу тоногдох хөрөмжөө хөнгөлт үзүүлээд авчулаас энэ цаашаа хөгжөө дэвшээ явахад нь илүү үр дүнтэй байх гэж ойлгож байгаа. За бүсчилсэн хөгжил хамтын шийдэл нэвтрүүлэгт Баян улс сумын иргэд болон удирдлагууд оролцлоо. За ингээд та бүгдийн цаашдын ажил үсэд амжилт хүсье. Баярлалаа.